Джеки Чаны хувьд Холливуудын нэр жүжигчин, кино найруулагч, продюсер, бизнес эрхлэгч, дуучин юм а. Тэрээр авьяаслаг чадвар шаардсан кино үзүүлбэр болон хошин өнгөаясаараа үзэгчдийг өөртөө татаж чадсан нэгэн гэдгийг хүн бүхэн мэднэ. Тэгвэл Джеки Чан кунфу, айкидо, уушу зэрэг тулааны урлагаар хичээлдэг бөгөөд 1960-аад оноос шуран бүтээлээ төрөж 150 гаруй кинонд тоглоод байна. Кино болон тулааны урлагаас гадна тэрээр тансаг зэрэглэлийн цагны цуглуулгаар нэрд гарсан нэг юм. Түүний хувийн цуглуулгад багтдаг хэд хэдэн онцлог бугуун цагийг та бүхэндээ танилцуулъя. Түүний хувьд Хятадд амьд бурхан хэмээн нэрлэгддэг бөгөөд нийгмийн халамжийн чиглэлд идэвхтэй оролцдог. Та бүхэн Монголд ирснийг нь хүртэл сайн мэдэх баха. Тэрээр эмзэг бүлгийн хүүхдүүдэд туслах зорилготой Луугийн зүрх сан нэртэй санг үүсгэн байгуулсан. Тэгвэл Джеки Чан болон Ричард Мил брендийн хооронд олон жилийн хамтын ажиллагаа үргэлжилж ирсэн бөгөөд үүнээс хойш хэд хэдэн онцгой төсөл бий болжээ. Хамгийн сүүлийнх нь бол Ричард Мил RM Тэг 55. Джеки Чан турбиллион цаг юм. Энэхүү цагийг 2011 оны 9-р сард дуудлага худалдаагаар борлуулж олсон орлогыг Луугийн зүрх санд хандивлаж байсан түүхтэй. Энэхүү цаг нь 48 зуны 18 мм өндөртөө 39 зуны 70 мм өргөнтэй бөгөөд 18 каратын цагаан алтаар хийгдэж цагаан эрзэнэ осортой. Цагны хайрцаг нь тонн хэлбэрийн титэмтэй бөгөөд оосор нь үүнтэй уялдсан загвартай. Цагны нүүрэн дээр тусгай загвараар Dragon Heart Foundation-ы лого байрлсан бөгөөд энэ тооны заалтуудын хийцэд уусан мэт харагдаж байгаа юм а. Энэхүү өрмөц цаг нь маш содон, тод өнгө айс бүхий загвартай бөгөөд түүний доторх механизмыг ч харах боломжтой. RM55 загвар нь механик гар ажиллагаатай турбин хөдөлгөөртэй бөгөөд цаг эрчим хүчний нөөц эргэлтийн хүчийг харуулдаг гэхээр онцлогтой. Дараагийн цаг Джеки Чан болон Ричард Милийн хамтын ажиллагааны бас нэгэн гайхамшигтай үр дүнд бий болжээ. Үнэн дээр энэхүү бүтээл нь Джеки Чаны хятад нэрнээс утга нь Луу болох хувь тавилантай хүн сэдвүүлэн бүтээсэн жүжигчний хувьд маш онцгой нэр төрийн илэрхийлэл болсон цаг. Хятадын 6 тэмдэглэлийн дагуу Луу нь эрх чөлөө бүтээлч байтал уран сэтгэмжээр дүүрэн чөлөө сэтгэлгээтэй амтай. Тэдний оюун санаа, эрч хүчийг хязгаарлах аргагүй бөгөөд аливаа бэрхшээлээс айлгүй өөртөө бүрэн итгэлтэй байдаг гэдгийг бэлэгддэг. Джеки болон Луугийн сүр хүч, хүндлэл хүлээсэн эрхэм чанарыг илтгэсэн зэрэгцээ түүхэн ач холбогдолтой агшин зориулсан бүтээл юм. Турбин механизмын гүрийг алтлаг Лууны сэлбэр, өнгөлөг хайрсан бүрхүүлээр хүрээлэн тогтоосон бөгөөд энэ нарийн хийцтэй жинхэнэ хар оникс суурин хавтан дээр байрладаг. Хар оникс нь шинэлэг байдал болон тэнцвэрийн бэлэг тэмдэг гэгддэг үнэт чулуу юм. Лууны 5 хурууц сарвуу нь түүний дээд зиндааны илэрхийлэл бөгөөд үүнийг энэхүү бүтээлд онцгой харуулжээ. Мөн хар оникс хавтангийн ирмэгт байрлах бөмбөрцөг хэлбэрийг тоовлогсон. Джеки Чаны логотой диск турбин механизмтэй зэрэгцэн 60 секунд тутамд нэг удаа эргэлддэг. Энэ цаганд уран хийс, нарийн мэдрэмж нэмж өгчээ. Нэмж дуртад 36 ширхгээр хязгаарлагдаж орсон тусгай цуврал RM Dragon цаг нь 18 каратын цагаан алтаар хийгдсэн бөгөөд улаан алтлаг өнгийн луугаар чимэглэгдсэн байдаг. Дараагийн цаг Ричард Мил RM 50-2. Джеки Чаны үнэт цуглуулгад багтсан бас нэгэн онцгой цаг. Энэхүү загвар нь ердөө 30 ширхгээр үйлдвэрлэгдсэн бөгөөд үнэт цөөн бүтээлүүдийн нэгт зүй ёсоор тооцогддог. Агаарын тээврийн салбар болон Ричард Мил брендийн цагууд нь олон талаар ажиллах ёстой. Аль аль нь дэвшилтэй технологи, шинэлэг инженерчлэл, хөнгөн жинтэй бат бөх эрчим хүчний хэмнэлт зэргийг эрхэмлэдэг. Цагны их биеийн хайрцаг нь Airbus онгоцны хөдөлгүүрийн сэнсний хэсэгт ашигладаг титан хөнгөн цагаан ханшаар хийгдсэн бөгөөд нис онгоцны цонхны хэлбэртэй загвар юм. Жингэн багсах хүднээс дотрыг нь харж болохоор хийцтэй. Мөн цагны дотоод хөдөлгүүрийн зарим эд ангиуд нисхийн салбарт ашигладаг тусгай бүрэлд хийсэн цэвэрлэлтээс бүрэн хамгаалагдаж чаджээ. Airbus онгоцны кабин дотор өнгөний уур амьсгалыг шигтгэн шингээсэн цагны нүүр нисгчийн бүхийгийн гэрэлтэй адил гялцаж онцгой гол зүг илэрхийлж чаддаг. Джеки Чан хэд хэд удаа Ричард Милийн сапер турбиллион зөөсөн байдалтай олонд харагдаж байсан. Гэхдээ энэхүү бугуун цагийг авахд тун амаргүй 1 сая гаруй швейцар франк шаардлагатаас гадна зөвхөн 5 ширхэг үйлдвэрлэгдсэн байна. Ричард Милийн энэхүү цагны турбин механизм нь болор гадаргуу дээр байрладаг бөгөөд энэ нь гэрэл нэвтрэлтийг хамгийн дээд түвшинд хүргэж цагны механизмын нарийн хийцийг бүрэн төлөх боломжийг олгож өгдөг. Цагны дотоод бүтц нь жижигхэн болон дөргөлтийг маш сайн шингээж өгдөг гэдгээр онцлогтой. Энэхүү сапер материалыг боловсруулахад маш өндөр наривчлал шаарддаг. Энэхүү цагны хувьд US хотод байрладаг сапер боловсруулах мэргэжлийн компани CNC машин дээр 40 гаруй хоногийн турш өдөр шөнөгүй боловсруулалт хийсэн бүтээл юм а. 30 м хүртэл усны хамгаалттай.
Энэ бол маш ховор Ричард Мил RM57T3 Dragon 4 билион цаг. Ричард Милийн уралсан хамгийн гоёмсог загваруудын нэг гэж үнэлэгддэг бөгөөд энэхүү бүтээл нь 18 каратын цагаан алтаар хийгдсэн бөгөөд гадуур хайрцгийг нь дагуулan алмазаар бүрэн чимэглэжээ. Джеки Чан болон Ричард Милийн луу коллекцод багтах энэхүү онцгой цаг нь улаан алтаараа гараар хийсэн дууны сэлбэртэй, өцгөн хийцтэй, нүүрэн дээрээ өвөрмөц байдлаа хадгалан үлдсэн. Дэлхий дээр ердөө 3 ширхэг үйлдвэрлэгдсэн гэдгээрээ онцлогтой цаг. Дараагийн цаг нь Ричард Мил RM57T3 White Gold. Зөвхөн Аз төвд зориулсан худалдаанд гарсан учраас улам бүр ховор, нэр хүндтэй болж, ихээхэн алдартай болж чадсан цагнуудын нэг. Ойролцоогоор $5 сая үнэтэй. Энэхүү олон танигдсан гоёмсог эзтэй спортын цагийг та бүхэндээ танилцуулъя. Төгөлдөр байдал, наривчлал, найдвартай байдал болон шинжилтийг энэхүү цагт шингээж өгчээ. Яагад гэвэл 2021 онд Ferrari болон Richard Mille хоёр нийтлэг зорилго болох төгс төгөлдөр хөрх ирэмцлийг нэн тэргуунд тавьсан байдаг. Хоёр компанийн хувьд энэхүү харилцааг баяртайгаар өгт авч Richard Mille нэгэн гайхамшигт хэд нэгэн бугуун цагийг бүтээсэн нь энэ цаг юм а. Зөвхөн 175 мм цуцаантай энэхүү Ferrari-ийн инженерчлэлийн ур чадварын жинхэнэ ялагч бөгөөд цагны механизмын талаарх шинэ хандлагыг илтгэн харуулж байгаа юм. Энд техник инженерчлэл гоо зүг бүгдийг нь хослуулж өгсөн. Хэд нэгэн цаг бүтээх зорилтыг даван туулахын тулд уламжлалт байдлыг эвдсэн гэхэд болно. Тиймээс Richard Mille эдгээр элементийг давхарлах боломжгүй хэсгүүдийг илүү өргөн гадаргуудаар тараах шийдэлд хүрч хөдөлгүүр болон хайрцаг хооронд төгс зохицлыг бий болгосон нь бие биедээ шаардлагатай хатуулга бат бөх байдлыг хангаж өгчээ. Энэхүү Richard Mille-ийн цаг нь ойролцоогоор $1,800,000. Дараагийн цаг нь Richard Mille 51 Tiger and Dragon. Richard Mille болон Michelle нарын хамтын ажиллагаа 2011 онд RM51 загвар дээр бий болсон. Richard Mille энэ удаад цагны хөдөлгүүр дотор уран гоёмсог хэлбэр дүрсийг дахин давтахыг хүссэн бөгөөд дүрсүүд нь барс болон луу гэсэн бэлэгдлийн сэдвүүдийг төвлөрүүлэн барс болон луу хоёр нь турбин хөдөлгүүрийг атгана гэсэн дүрслэлтэй байдлаар зохион бүтээжээ. Бар болон луу нь Азийн соёлд гүн гүнзгий нөлөө үзүүлсэн бэлэгдлүүд юм. Бар нь яан буюу ирч хүч, эрэгтэй чанарыг илэрхийлдэг бөгөөд муу сүнсийг хөөж гаргах гэж үздэг байна. Цэргийн хувьд бар нь зориг, хүч чадлын бэлэг тэмдэг учраас бамбай, зэвсэгт дүрсэлж үлдсэн байдаг. Харин луу нь Хятадын соёлд маш түгээмэл бэлэг тэмдэг бөгөөд олон нарийн төвөгтэй шин чанартай бүлэг эсвэл том улс үндэстнийг нэгтгэх бэлэгдэл болж ирсэн. Одоогийн байдлаар лууг бид голчлон аз жаргал, хэлбэг хангалуун байдлын бэлэг тэмдэг болгон хүлээн зөвшөөрдөг. Дараагийн цаг нь маш онцгой 30% хазаалттай гар аргаар эргүүлдэг турбин хөдөлгүүртэй цаг. 15 ширхгээр үйлдвэрлэгдсэн пологийн спорт бол хамгийн хүнд спортуудын нэгд зүйлсээр тооцогддог. Генет эргэх хөдөлгөөнүүд, хүчтэй цохилтууд, морь болон тамирчдын хөдөлгөөн. Эдгээр нь бусад спортын төрлүүдэд бараг тохиолддогч асар их хүч нөлөөг энэхүү спортод бий болдог. Зарим хүмүүсийн хувьд спортын хаан хэмээн полог нэрлэдэг. Яг гэвэл өрмөц гооцоо өндөр биеийн ачааллыг хослуулсан онцгой спорт. Поло спортын тамирчдад зориулсан онцгой цагийг бий болгох нь Richard Mille-ийн гол зорилго байсан. Энэ спорт нь өршлөн таамаглахын аргагүй маш хүчтэй цохилтуудыг байнга дагуулдаг. Ялангуяа боочо бөмбөгийг бүх хүчээрээ зохих зориулттай. Тиймээс маш хүчтэй цохилтыг гаргах шаардлагатай болдог. Тиймээс энэхүү хүчний эсрэг зориулагдсан энэхүү цагийг Jackie Chan гэсэн өөр юм болгожээ. Ингээд өнөөдрийнхөө бичлэгээр та бүхэндээ Jackie Chan-ы ховор онцгой загваруудыг та бүхэндээ танилцууллаа.